Монголыг цацлаар сэрээдэг өвлөөсөө. Самбацхан өрхөм үзэгчдээ Бямгаргийн амралтын өдрийг аятгахтай сайхан өнгөрүүлж байна. Кофе цайны нэвтрүүлэг маань өнөөдрийн шинэ дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд студид өргөцсөн зочдоо танилцуулъя. Баруун гарлаасаа танилцуулъя гэж бодож байна. Монгол Суу ухааны Манукол Академи, за Хатан ухаан тэнхимийн гишүүн хатагтай Сувдмаг ураад байна. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. За мөн тус танхимийн жинхэнэ гишүүн хатагтай Оюунмаг бид студидд урьлаа. Танд өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. Хатан гэсэн хүргэе. За тэгэхээр энэ танхимын гишүүн хатагтай мөн Эрдэнэ чимэг бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирээд байна. За кофе цай нэвтрүүлэг маань зочтой бас халуун цай болон кофегаар дайлангаас ярилцдаг уламжлалтай байгаа. Та бүхний өнөөдрийн сонголтыг асууя. Та явах уу? Цай. Цай авч уу? Чихэртэй авах чихэргүй авах уу? Чихэргүй. За та явах уу? Цай авъя. Та чихэргүй цай. За агруулаа чихэргүй цай. За тэгэхээр кофе цайгаа ярилж хооронд хэдүүлээ бас ярилцлага эхэлж байна. Тэгэхээр Манукол Академи Хатан ухаан танхимс байгуулагдаад 3 жил болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хугацаанд ер нь яг ямар ажлууд хийж ирлээ. Яг үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлийг эхлээд үзэгчдээс нөлцөөлөл. За Монгол Суу ухааны Манукол Академи Хатан ухаан танхим байгуулагдаад одоо 2010 онд байгуулагдсан. 3 жил болж байна. Гол зорилго бол хатан ухааныг судлан гаргаж ирж нийгэмд түүнийг таниулах, түгээн дэлгэрүүлэх, мэдүүлэх, мөн улмаар эмэгтэйчүүдийг гэргийн мэрэгүү ухаанд сургах, цаашаа хатан ухаан сургах одоо ийм зорилготойгоор байгуулагдсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бол маш олон ажлууд хийгдсэн. Ер нь бол нийгэмд бол хийгдсэн ажлууд бас танигдаад явж байгаа. За анх бол төрийн ордонд өгүүлэгдсэн ухаан гэдэг онол практикийн хурал хийж исэн. За дараа нь бидний хатан ухааны эрдэм шинжилгээний хурлууд бас хийж исэн. Мөн маш олон лекцүүдийг үн төлбөргүй нийт ард түмэндээ бас хүргэж байсан. За үүнээс гадна бол хатан ухааныг хатан ухаан 2 гэж баримтат кинонууд хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн байгаа. За өнгөрсөн жилээс бол сая энэ жил бол амьдрал бүүвэ гэдэг нэвтрүүлгийг хийж бас олон түмэндээ хүргэж байгаа. За манай хатан ухаан тагмын нэг гол ажил юу гэхээр уламжлалт ёсоор 3 сарын 9-нд эмэгтэйчүүдийн оюуны бэлэг барьдгийг. Тэр маань үн төлбөргүй лекцийг соёлын төв өргөн зохион байгуулдаг юм аа. Тэгэхээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нар бол хатан ухааны тухай лекцийг хүргэж ирсэн бол энэ жил гэргийн ухааны тухай хүргэн өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бие засаад гэрээ засахын тулд ямар эрдэм ухаанд боловсрох ёстой юм бэ гэдэг энэ эрдэм ухааны талаар хүрэх ёстой. За бидний хийсэн нэг том ажил бол өнгөрсөн оноос 2012 оны 4 сараас сургалт явуулж эхэлсэн. Тэгэхээр анх хатан ухааныг ярьж одоо нийгэм таниулж яхад бол хүмүүс ингэж асуудаг байсан л да. Хитрхи одоо өнгөрсөн үеийн түүх яриад байх юм аа, хатын түүхийг яриад байх юм аа. Гэтэл энэ амьдрал дээр яаж буудаг юм бэ гэж асууж ирсэн. Тэгэхээр энэ амьдрал дээр бууж ин гэдэг бол одоо бидний энэ явуулж байгаа сургалтаар гарч ирж байгаа. Тэгэхээр сургалт бол 2012 оны 4 сараас эхлээд энэ сургалт маань 3 төвшөнд явагдаж байна. Авгаа, эхнэр, гэргий гэж. Ер нь одоо эмэгтэйчүүдийг эмэгтэйг бол эмэгтэй хүнд байгалаас аяасан хүүсийн нэр шүү дээ. Харин нас бие онцлогоор нь бол эмэгтэйчүүдийг бүсгүүчүүд, октууд, эмгэн чавганц гэж ангилдаг бол тэр амьдралыг засах эрдэм ухаанаар нь авгаа, эхнэр, гэргий гэж ангилаад байгаа юм. Тэгээ сая энэ сургалт яваад энэ авгаан чанарс гээхийн тулд бид нар эмэгтэйчүүд яах ёстой вэ гэхээр авгаа муу чанаруудыг гээгээд Монгол хүн болох хүн 9 эрдэм ухаанд боловсрно. За Монгол хүн 9 эрдэм ухаанд боловсрохаа дараа нэмээд Монгол эм хүн болох 10 эрдэм ухаанд боловсрно. Монгол эм хүн 10 болох 10 эрдэм ухаанд боловсрохаа дараа их хүн болох 6 эрдэм ухаанд боловсрдог. Ингээд энэ уламжлалт зохистой 25 эрдэм ухаанд боловсрохоороо гэргийн ухаантан болж байна гэж үздэг. Тэгээ өнөөдөр энэ сургалтанд маань суугаад энэ олон хүмүүс хамрагдсан, нийт 200 хүн хамрагдсан. Тэгээд энэ 200 хүмүүс хамрагдсан хүмүүсийн одоо гарсан өөрсдийнх нь үр дүнгээр нь бие зассан, өөрхөлөө зассан үр дүнгээр нь тэр амьдрал бүү гэдэг нэвтрүүлэг хийсэн байгаа. За өнөөдөр миний хоёр тал сууж байгаа 2 бүсгүй маань энэ сургалтанд маань хамрагдаад өөрсдийгөө бас засаад амьдралдаа энэ эрдэм ухаануудыг бас хөвшүүлэн явж байгаа сайхан бүсгүйчүүд оролцож байгаамаа. Хатан ухаан
хаан танхим гэж байна. За Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон төрлийн бас байгууллагууд байдаг. Өөр өөрсдийн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За тэд нар дундаас энэ хатуу хаан танхим гэдэг нь ер нь яг ямар зорилготой байгуулагдсан, за ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь сая бас ярих шиг боллоо. Яг байгуулагдсан зорилгынхаа талаар ярихгүй юу? Анх энэ байгууллагыг байгуулах санаачлал хаанаас гарсан юм бэ? Хатуу хаан танхим бол Манукал акцийн нэг бүтцэнд ордог ийм байгууллага. Нэг алдан гэж ойлгож байна. Тэгээ Монокол акцент бол өөрөө бол ерөн судалгааны байгууллага, оюуны байгууллага. Тэгэхээр аливаа улс бүрний түүхийг болвол эд зүйлс, эд баялгаас илүүтэйгээр тухайн улс орны хөгжиж ирсэн онол, үзэл, санаа, тийм ээ, мэдүүл зохио суурилж ээж үнэхээр тэр улсын түүх бол бичигдэж идэг. Тэр ч утгаараа Монгол суухны Монокол акцент болвол яг энэ оюуны судалгаа хийдэг монголчууд хүчрхэг оршиж явж байхдаа ямар онол дээр суурилж, ямар үзэл санаан дээр сууж, юун дээр нэгдэж явсан юм бэ гэдгийг энийг судалж гаргаж ирдэг. А үүний хажуугаар Монгол суухан бол юу гэж гаргаж ирсэн бэ гэхээр энэ хаан ухаан, хатан ухаан, хаан ухаан гэж энэ гурван энэ ухааны нэгдэл дээр монголчууд хүчрэг оршиж явсан юм байна. Тарих оюунаараа амьдралыг засварлаж явсан юм байна гэдгийг бол судлаад гараад авсан. Тэр дотроос энэ хатан ухаан нь бол энэ тусдаа бие даасан танхим бодоод байгуулагдаад явж байгаа. Тэр хатан ухаан би түрүү хэлсэн тийм ээ, хамгийн гол нь яг үгээр энэ эмэгтэйчүүдийг амьдралаа засах гэргийн мэргийн ухаан сургах, мөн улмаарч яасан улс гэрийг засагладаг хатан ухаан сургах. Ийм одоо гол зорилготой үүнийг түгээн дэлгэрүүл, үүнийг таниулах ийм зорилготой байгуулга байна. Түрүү сургалтын тухай бас та яриандаа дурдах шиг болсон. Тэгээд тэр сургалтын талаар жоохон дэлгэрэнгүй танилцуулах гоё. Савдмаа ярих үү? За сайн байцгаана уу? Юуны өмнө кофе цаяа телевизийг үзэн суугаа үзэгчтэй энэ өглөөний мэндийг хүргэе. За миний хувьд сургалтанд сууснаар амьдралын сургуульд суралцлаа гэж боддог. За энэ сургалтанд одоо заадаггүй одоо энэ сургалтанд явагддаг зүйлийг ихтэй сургууль боловсролын сургуулиудад заадаггүй ийм амьдралын чухал сэдвүүдийн талаар энэ сургалтанд тавигддаг юм аа. За мөн одоо амьдралд тулгардаг олон одоо асуудлуудын талаар хоорондоо санаа бодлоо солилцож түүндээ одоо дүгнэлт хийдэг ийм сургалт явагддаг. За тэгээд сургалт маань одоо Бямб гариг бүрийн 7 хоног бүрийн Бямб гарагт 11-ээс 15 цагийн хооронд явагддаг. За энэ сургалтын эхний одоо сургалт нь бол авгаа эхнэр гэж түрүү одоо оюун агч маань хэлсэн авгаа эхнэр гэргий гэсэн төвшөнд явагддаг. Цаашаага одоо бид нар хатан ухаан одоо сургалтандаа ингээд суугаад суралцаад явнаа. Таны хувьд яг энэ сургалтанд ер нь хичээнээс одоо түрүү хин хатагтай оюун маус хэлжсэн л энэ хоёр маань одоо манай сургалтанд суугаад өнөөдөр яг жинхэнэ төгс одоо гэргий гэдэг одоо ухааныг эзэмшсэн гэж ярьж ирсэн. Энэ ухаан гэдгийг ер нь эзэмшин гэдгийг би нэг л сайн ойлгохгүй л байна л да. Зүгээр та анх энэ сургалтанд яаж хамрагдсан? Одоо өнөөдөр яг одоо төгс төгөлдөр эмэгтэй болсон гэж өөрийгөө бүрэн хэлж чадах уу? За одоо би бол сургалтанд суугаад ямар ч байсан одоо өөрт байсан алдаануудаа одоо дүн шиг нэмжлэгээ хийгээд дүгнэлт хийгээд өөрчлөгдөөд явж байгаа. А бүрэн одоо суралцсан гэж болж хэлж чадахгүй. Өшөө цаашаа суралцах одоо шатлалууд сургалтууд байгаа. Эрдэнэ таны хувьд одоо энэ сургалтанд бас яагаад юм бэ? Сургалтанд бас гарсан үр дүнгийнхаа талаар. За миний хувьд бол яг энэ сургалтыг суугасан шалтгаан бол миний хүндтэй ихжээсээ сонсч ийсэн. Тэгээ ерөөсөө эмэгтэй хүн гэдэг бол ерөөсөө юу гэдгийг гэр бүлд одоо гэрийн зарцаг тэр одоо гэр бүлд өөрөө хүүхэд харах те. А тэгээл нэг гэрийн ажил тэгээл нэг мэрэгжил эзэмшсэн төдийг энэ амьдралыг өнгөрөх ёсгүй юм байна. Эмэгтэй хүн гэдэг бол маш их одоо өөрийгөө нөөцөлж хүч болцоо гаргаж чадах юм бол асар их ухаантай төвчээртэй тийм ууж үсгэлтэй их хүчтэй хүн гэдгийг одоо их ойлгосон. Тэгээд тэр нодлонгийн бас 3 сард бас лекцэд суугаад энэ боломж надад бас байгаа юм байна гэдээ энэ сургалтанд хамрагдсан баа. За миний хувьд бол одоо энэ авгаан ангийг яг төгсөөд одоо суралцаад явж байна. Одоо нэг талаараа эхлээд сонсоход их эвгүй байсан л да. Авгаа ангид сурж ихээр өөрийгөө авгаа гэж доош нь хийгээд сураад байгаа ч юм шиг их эвгүй байсан. Гэхдээ яг энэ сургалтанд суугаад тэр өөрөө ирэхгүй ингээд өөрийнхөө алдааг ингээд хүлээн зөвшөөрөөд үүний төлөө засахын төлөө явах нэг чухал юм байна гэж өөртөө дүгнэлт хийсэн. Тэгээд авгаа 12 шинжээс болохоор хамгийн одоо нийтлэг өнөөгийн эмэгтэйчүүдэд байдаг нийтлэг шинжүүд бол атаачтай шинж байдаг. Авгаан атаачтай шинж гэж байдаг. Мөн хов жив шинж гэж бас байдаг. Атаархуу шинж нь ягаад миний ихтер юу татсан гэхээр ер нь эмэгтэйчүүд ингээд ерөөсөө л өөрөө хүч чадалгүй чадваргүй учраас бусдад атаархдаг юм байна. Бас одоо сөрөг хандлагатай учраас атаархал үүсдэг.
бас нөгөө хин нэгэн чадвартай байхад тэрийг хүлээн зөвшөөрч чаддгүй учраас бас энэ атаархал явагдсан юм байна. Тэгээ Монгол суухан сургаснаар бидэнд юу сургасан гэхээр ерөөсөө л та атаархлаас ангижрыг гэвэл ерөөсөө хол тесэр, хол тасар гэсэн бидэртийг зааж сургадаг. Тэр нь ерөөсөө л өөрийгөө талстаар нь өөрийгөө бүхий л талаар нь өөрийгөө хөгжүүл гэсэн утгаар бид нэр зааж сургадаг. Мөн бас энэ ховч ив шинж гэдэг байдаг л да. Тэнд болохоор ерөөсөө л уг нь бол ховч ив шинж гэдэг чинь бидний хувьд бол юу гэдэг ингээл эмэгтэйчүүд ингээл яриа суухад эрэгтэй ч юм ялгах дандаа л нэг ховж ирээ амсгалдаг штэ. Тэгвэл тэр болгон чи юутай албатай хэрвээсөө л мэдээллийн үйлсгэлэн мэдээллийн дутагдлаас бол энэ үйл энэ бүхэн бий болдгийм байна гэд энэ сургалтанд сургадаг. Үүнийг даван туулахын бол бас л муу ялгаагүй тарих оюунаараа өөрийгөө хөгжүүлэх ёстой байна гэдгийг л мэдэж авсан. Тэгэл гэрээг игэл гэргийн ухаанд суралцаал өөрийгөө өөрчлөөд засаал ингээл явж байна да. Энд олон шатлал байх уу тий. Авгаан ихнэр гэргий гэсэн шатлууд байдаг тийм. Энэ шатлуудыг бүрэн дүүрэн дүүргэсэн хүн ер нь ямар хэмжээний сайн ихнэр байж чадах юм болоо. За энэ би энэ төрөө хэлжсэн Монгол эмэгтэй уламж цохистой Эрдэм ухаан гэж байдгийг 25 Эрдэм ухаан. Тэгэхээр энэ авгаа муумуушин дээр өнөөдөр Монголын эмэгтэйчүүд үнэхээр бид нар өөрсдөө цэнгэлцсэн төлөвшүүлсэн байж байгаа шүү дээ. Төрөний хэлээд тэр ата хорсол, хов, жив, залхуу тэгэл арчаагүй, анхаагүй гэдэг ингээд маш олон шинжүүд байдгийг. Тэр олон шинжүүдийг гээхийн тулд ихтэй энэ 25 Эрдэм ухаанд бид нар боловсрох юм бол энэс гээж эхлэнэ гэсэн. Тэгэхээр 25 Эрдэм ухаанд боловсрсон эмэгтэйг л юу гэж хэлээд байна вэ? Гэргийн ухаантай гэж хэлээд байгаа. Тэгэхээр чи манай бүсгүйчтэй ярьж байгаа зөвхөн ихний хэсэг нь дөнгөж авгаа 12 шинжээ үтчихэд за ийм шинжүүд муу шинжүүд байдаг юм байна. Энээс надад ямар нэг байна. Энийг би яаж засах вэ гэхээр нөгөө Монгол хүн болох уу Эрдэм ухаанд боловсрох хэрэгтэй байхгүй. Тэр авгаа муу шинжийг гээхийн тулд 9 Эрдэм бидгийг Монгол хүн болох уу. Энэ энэрл, илбэрэл, хайр, бачрам, ёс төгс, цэвэр ичимтгий гэдэг энэ чанаруудыг нэг бүрчлэн үүснэ. Сая манай Эрдэнэ шимгийн ярьж байгаас анзаарсан болвол тийм ээ. Тэр ата гэдэг үг чинь дотор ямар нарийн задаргаатай байж байна. Ховж гэдэг чинь дотор ямар нарийн тэр ховж гэдэг чинь мэдээллийн бас илүүдлээс үүсэж дээ шүү дээ. Мэдээллийн ганц дутагдал өрсөлдөнгөөс гадна мэдээллийн илүүдлээс үүсэж. Тэгэхээр энэ бол нийтлэг эмэгтэйчүүд бидний шинж шүү дээ. Найз нөхдөд суухаараа бид нар юу ярьдаг вэ? Ерөөсөө тийм хувцас шинээр авч, тийм машин авч, тийм байшин авч, тэрнтэй нийлж, тэрнтэй салж гэдэг юм уу тийм ээ. Ихчүүл ийм зүйл явж идэг. Тэгэхээр энээсээ бид нар яаж ангижрах вэ гэдгийг л энэ сургалтаар өгöd байгаа. Тэгээ шат дараалал эхний шат яваад дараа нь шалгалт аваад ингэ явдаг. Ийм зүйл тогтолтой. Тэр уламжлалсаар хийдэг арга хэмжээний тухай жоохон дэлгэрэнгүй ярих байна. Удамшил гэдэг үг байдгийг. За тэгэхээр удамшил болвол хүний энэ тархинд байгаа мэдээлэл 6 сарын дараа тухайн хүний генд нь бичигддэг гэдэг шинж ухаан нотолсон байж байгаа. Тэгэхээр тэр генд нь бичсэн мэдээлэл нь үр хүүхдийнх нь мах цуснд нь бас бичигдэж байдаг дамжаад. Энийг л удамшил гэж нэрээд байгаа. Тэгээ эрэгтэй хүн бол удамшлын тал байдаг тийм ээ. Эмэгтэй хүн бол уламжлалын тал байдаг. Тэгээ бид нар хүүхдтэй болоход хүүхд чинь эцгийнхээ тойл байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүүхд маань эцгийнхээ талын тэр мэдээллүүдийг өөртөө тээж авч бий болж идэг. Харин бий болсон төрсөн хүүхдийг эхчүүд нь гаднаас нь тарих оюунд нь уламжлах ёстой мэдээллүүдээр хангаж өгч идэг. Тэгэхээр бид нар хэрвээ тарих оюунда муу мэдээлэл хоримтлуулад энэ авгаан шинжүүдээ гээхгүй бол яг уу бидний уданд оройтно. Бидний хүүхдүүд тийм л хүүхдүүд төрнө. Ховж ивч атааж өчтэй зөвл хүүхдүүд тэр шинжүүд нь цус генээр нь дамжаал очдог. Тэгэхээр харин зөв сайн мэдээлэл зөв чанаруудыг тэр эрдэм ухаануудыг тийм ээ бий болгох юм бол үр хүүхд маань бас зөв болдог. Энийг л удамшил гэж нэрлэдэг. Дараагийн асуултыг би хатагтаа судалмаа тавь гэж бодож байна. Та түрүүнээс ярьсан тэр авгаа муухай шинжүүдийн тухай гэдэг тэгээ ер нь бол зүгээр яг энэ сургалтанд суусан хүн бол бас арай өөр болж төлөвшдөг байх л да. Гэхдээ яг суухаасаа өмнө ч гэдэг юм за эмэгтэйчүүд бидэнд зовлон тохиолдог гэдэг юм уу те. Яг ямар шинжүүд нь илүү давмгайлсан байдаг юм бэ? Сургалтанд суугаа магадгүй энэ талаар илүү мэдээлэлтэй болсон байх л гэж бодоод байна. За авгаан 12 шинжүүд байдаг. За түүнээс жишээлбэл нийтлэг байдаг шинжүүд гэвэл надад ч мөн бас байсан. Энэ нь авгаан залхуурал. За авгаан үрэлгэн зарлахын шинж, авгаан шунаг шинжүүд байдаг. Энэ бол нийтлэг шинжүүд байдаг. За мөн ч надад бас байсан байна. За би бол залхуурал, авгаан залхуурал гэдгийг зөвхөн махан биен дээр за ахын залхуурал байдаг л гэж ойлгодог байсан. Гэтэл энэ залхуурал гэдэг чинь онлын түвшинд нь бас ингээд судлаад үзэх юм бол ахын залхуурлаас гадна махан биеийн залхуурал, оюун санааны залхуурал, сэтгэлийн залхуурал, гэгэрлийн залхуурал байдаг гэдгийг бол би энэ сургалтанд суугаад олж мэдсэн юм байна.
За ахын залхуурал гэдэг бол бид нар мэдэн шүү дээ эмэгтэйчүүд тийм ээ. За гэр орондоо жишээлбэл одоо өнөөдөр хийх ёстой ажил байсан бол за залхуу хөрлөө болий гэж хоошин тавьдаг ч юм уу нэг юм залхуурал байх жишээтэй. За махан биеийн залхуурал гэхэлэр мэдээж одоо хөдөлгөөнийг холбоод үзэхээр хөдөлгөөн дутагдах юм бол эрүүл мэндийн асуудал доголдолд ордгоо гэд бас бид нар мэднэ. За тэр оюун санааны залхуурал гэж юу ярьж байгаа юм гэхэлэр оюун санаа гэхэлэр одоо тарих оюун, эрдэм ухаан одоо мэдлэгтэй цагийг зарцуулахаасаа илүүтэйгээр өнөөдрийн нийгэмд бидний одоо амьдарч байгаад орчинд ч гэсэн цагийг дандаа үр бүтээлгүй зүйлүүдэд зарцуулдаг юм шиг одоо санагдсан. Энэ сургалтанд сууснараа түүнийг олж мэдсэн. За жишээлбэл одоо бааранд ордог ч юм уу, за эсвэл нойронд автомгай байдаг ч юм уу, за эсвэл одоо хүүхдүүд бол PC тоглоом тоглох гээл цагийг буруу одоо тий үр ашигтай зүйлс зарцуулдаггүй. За мөн одоо телевиз зурагтыг одоо хэтрүүлэг үздэг ч юм уу тий ингээл нэг үр ашиггүй цагийг өнгөрөөгд байдаг. Энэ байдал нь яадаг вэ гэхээр оюуны залхууралд хүнийг өртүүлдэг юм байна. Болж өгвөл цагийг үр ашигтай тийм ээ одоо сурч мэдэх тарих оюунаа хөгжүүлэх энэ зүйлд бас цагийг бас зарцуулах нь бас зүйтэй юм байна гэдгийг одоо энэ сургалтын суугаад олж мэдэж авсан. За сэтгэлийн залхуурал гэж түрүүн байсан. За энэ залхууралыг бол өвөг дээдс маань хоёрхан мөрт үгээр илэрхийлээд хэлсэн байдаг. Энэ нь одоо бурмаар тижээхэр урмаар тижээ гэж. За сэтгэлийн залхуурал гэдэг бол одоо нийтлэг бас болцсон байна л да. Бидний донд миний амьдрал ахуйч мөн одоо өмнө бас байсан. За юу хэлж байгаа нь гэхээр хүнийг одоо хайраар, инэрлэр, сэтгэлийн сайхан үгээр дэм өгөхөөсөө илүүтэйгээр одоо муу мухаа үгээр доромжилдаг, дээрлдэг одоо доош нь одоо тийм ингээл доромжлаад хутаагаад байдаг юм уу? Энэ байдал нь одоо уг хүнийг, хувь хүнийг нь өөрийг нь сэтгэлийн залхууралд өртүүлснээр тийм ээ бусдад одоо муу мухаа үгээр одоо тэр дайр тарсалснаас болж сэтгэлийн залхууралд өртөөснээр хувь хүн өөрийгөө өөдөж дэвших энэ байдалд одоо саад учруулдаг юм болов гэдэг. Энэ байдлыг одоо энийг одоо бас сургалтнаас мэдэж авсан юм байна. За миний хувьд одоо ямар залхуурлууд байваа гэж энэ залхуурлуудаас сайн ярьснаас. За ахын залхуурал бол байсан. За мөн одоо оюун санааны залхууралд бас би өөрөө өртсөн байсныг энэ сургалтын цагаа мэдэж авсан. За ахын залхуурал гэхэлэр би одоо өөрөө 4 хүүхдүүд маань том болсон. За ажил сурах ёстой гэж бодоод яваадсэн чинь би өөрөө одоо залхуу болсон байсан. За өөрөө залхуу болохоос гадна хүүхдүүдээ хүртэл залхуу байдалд оруулсан байсан. За энэ сургалтын цагаад мэдэж авснаар одоо би өөрөө эхлээд энэ ахуй ажиллаа хийх ёстой юм байна. Гэр орны хооч ажлыг бас давхар амжуудаад явах ёстой юм байна, тийм ээ. За мөн ажиллаач бас хийгээд явах ёстой юм байна. Суралцаад ч бас явах ёстой юм байна. Ингэж би өөрөө хөгжих ёстой юм байна. Ингэснээр миний хүүхдүүд намайг хараад бас даган дуурайж ажилд сурах юм байна гэдгийг одоо мэдэж авснаар ахуй ажиллаа ингээ зохицуулаад явдаг болсон. За оюун санааны залхуурал гэдгийг бол би мэдээж одоо тарих оюунда цагийг зарцуулдаг болсон. Ингэснээр одоо би олон нийттэй харьцдаг, ийм ажил хийдэг, олон хүмүүстэй харьцдаг ажил дээр маань маш их өөрчлөлтүүд гарч байгаа. Тэгэхээр Эрдэнэ чимэг таны хувьд бас эдгээр тэр авгаа гэдэг шинжүүдээс бас хичнээн нийлэрч байсан блэ сургалтын сус. Ер нь бол өөрийгөө хүн чинь их гэдэм билээ. Өөрийгөө шүүмжлэх тэр юм дээр бараг л байхгүй байх л гэж өөрөө бодоод байдаг. Тэгэл яг ингээд сургалт суугаад нөгөө өөрийгөө оншилдог байхгүй, схемжлэл ингээд онцлохоор яалтчгүй л дотроо хүлээн зөвшөөрдөг байхгүй. Би чи нэрэл тэгдэг шүү дээ. Би нэрээ ингэдэг шүү дээ. Гэд өөрийнхөө алдаа оног засаж салруулсан. Тэгээ би яг энэ сургалтнаас юу гэж ойлгосон гэхээр ерөөсөө өөртөө маш шүүмжлэлтэй хандах хэрэгтэй юм байна. Тэгжиж миний алдаа засагдах хэрэгтэй юм байна. Тэгээ сургалтын дээр багш маань өөрийгөө зад шүүмжил, өөрийгөө зад өөрчлөхээр нь гайхажсэн л да. Тэгж өөрийгөө өөрчилж шүүмжилснээр л миний дараагийн засагдах тэр гоё үнд суурь нь тавигдах хэрэгтэй, мурагшлах хэрэгтэй байна гэдгийг л их ухаарч ойлгосон да. Ер нь тэгээд мэдгүй одоо би бол гайхал ярил л да. Энэ сургалтын цууснараа одоо Монгол эмэгтэйчийн төгс төгөлдөр эмэгтэй болох хэвээр юу одоо яг яах хэвээр юм бол тий. Тэгээд одоо эмэгтэйчүүдэд энэ түрүүний ярьдагтай үнэхээр энэ олон шинжүүд нэрэл бас над ч гэсэн байдаг ч юм болов гэсэн тийм бодол төрж байна л та. Энэ шинжээс салахын тулд юу яах хэвээр юм бэ? Заавал сургалтын цуух хэвээр эсвэл та бас айгүй гой зөвлөгөө гэж болно тий. Тэгэхээр би түрүү хэлжсэн монголчууд нэг Японы эрдэмтэн Монгол дээрээ судалгаа хийсэн байна л да. Тэгээ юу ч хэлсэн бэ гэхээр монголчууд хүмүүжүүлэх шаардлагагүй хүүхдэд хариулах шаардлагагүй мартаа гэж хэлжсэн. Тэр үед дээр социализм үед ирж судалгаа хийж байхад. Тэр юу хэлж байгаа нөхөр монголчууд угаасаа удам дамжин гений бичээсэн, мах цусны бичээсэн зөв байдаг гэсэн. Мэдээлэл нь зөв байдаг гэсэн. Аав ээж зөв бол байхаар үр хүүхэд зөв байдаг гэсэн. Тэр энэ дамждаг энэ мэдээлэл бичээс чинь алдагдаад тийм ээ бид нар өөрсдөө энэ 21-р зуунд 20-р зуунд дандаа буруу бичээсээр буруу мэдээлэлээр өөрсдөө цэнгэлээд байгаа байхгүй. Тэгээ ингээд цэнгэлэгдсэн энэ тохиолдолд үр хүүхэд маань бас хүмүүжлгүй гарах ёс суртахуунгүй байх бид нар үр хүүхдтэйгээ ойлголцохгүй байх ийм олон нөхцлүүд үүсэж байна. Тэгэхээр одоо бид нар үр хүүхдээ зөв байлгахын тулд яагаад өнөөдөр бид нар энийг яриад байгаа юм эмэгтэйчүүд бид нар ихлэд өөрсдөө боловсрох хэрэгтэй.
Өөртөө өөрчлөгдөх ёстой. Хэрвээ тэр өвөг дээдсэн бид нар мах цуснд байсан зөв мэдээлэл тэр зөв эрдмүүд нь биднэрт байсан бол магадгүй өөр хүүхд маань зөв л байх хэвээр. Тэгээд нэгэнд алдсан зүйлийг бид нар яах ёстой вэ? Сурталтаар олж авна. Мэдэх ёстой. Ийм зүйл байсан байна гэдгийг өөрийнхөө тарих хойнд бичиж өгнө. Зөв мэдээлэл зөв эрдмүүдийг тарих хойнд бичээд өгчээр аяндаа 6 сарын дараа мах цуснд нь бичих чинь. Ингээд эн чинь үе үе дамжин явах ийм төвхт. Тийм учраас энэ сургалтаар заавал ч сургалтанд суу гэж байгаа зүйл биш л те. Ер нь бол энэ одоо энэ алдагдсан зүйлийг бид сургалтаар л олж авч байна. Өнөөгийн байдал бол тийм л энэ. Харин монголчууд бол зүгээр ахуй амьдрал дээр хүүхдэд өмжүүлчихдэг байсан шүү дээ. Одоо бол Монгол дээр ахуй амьдрал бүх зүйл өөрчлөгдсөн. Бид нар өөр одоо ийм ертөнцийн өөр ийм нийгэмд амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энийг тарих оюунаа эхлээд хүн байгаль төвшнөө мэдэх хэрэгтэй. Үнэхээр бид нар их хүн маш олон хүмүүс бид нар байгааг мэддэггүй байхгүй маш бардам явдаг шүү дээ эмэгтэйчүүд бид нар. Өө болж гин бүтэж гин би бараг төгс амтан гэж бодож явдаг. Гэтэл яг нэг бүрчлээ өөрийгөө онцлоод үзэх юм бол бид нар засах зүйл маш их байгаа. Тэгэд энэ засах зүйлийг яаж засах вэ аргыг олох хэрэгтэй байдаг. Тэгэхээр яаж засах вэгээр угаасаа муу юмыг яг уу эрэг юмыг өөртөө төлөвшүүлж л засна шүү дээ. Тэр бол хууль гэсэн үг. Тийм учраас хэрвээ надад атааш жүжигтэй зам байвал Монгол хүнийг ямар ухааныг би өөртөө төлөвшүүлэх үгээд ингээд төлөвшөө явна. Дараа нь энэ хүний ямар ухааныг би өөртөө төлөвшүүлэх үү? Их хүний ямар ухааныг би өөртөө эрдэм ухааныг төлөвшүүлэх үү? Ингээд өөртөө сайн юм төлөвшүүлээд явахаар аяндаа муу зүйл чингээхтэй явдаг. Ингэж л одоо суралцсан явах юм боломж байгаа. Тэгэхээр бас яг Монгол ухааныг төлөвшүүлэх үү гэдэг талаар бас та ярьж байна. Тэгэхээр Сувдмаа таны хувьд бас яг өнөөдрийн байдлаар яг энэ одоо яриа заа зүйлийг хэрэг өөртөө төлөвшүүлж чадсан байна. За нэлээдгүй их одоо олон зүйлүүдийг тэр авган шинжүүдээс одоо Монгол хүн өөртөө төлөвшөхийн тулд Монгол хүн болохын 9 эрдэмт одоо суралцдаг. Энэ зам байдлыг төлөвшүүлэхийн тулд за Монгол хүн болохын 9 эрдэмт суралцсанараа одоо тэр залхуу шинжүүдийг гээж одоо тийм ээ өөрөө өөрчлөгдөж чаддаг юм байна. За миний хувьд бол одоо өнөөдөр нийгэмд бүх зүйл бэлэн болсон байна л да. Машин техник, унах унаа, байр орон сууц гэл за тэгэл гар утас гэд энэ бүх зүйлүүд бэлэн болж байгаа боловч биднэрт нэг л зүйл байхгүй. Нэг л зүйл алдагдсан байна өнөөдөр энэ нийгэмд амьдарч байгаа нийгэмд. Тэр нь юу вэ гэхлээр Монгол хүний одоо хүн хүнээ хайрлах, инэрх, дээдлэх, за бат журамтай байх, ёс төгс байх гэх тийм ээ. Энэ бүх одоо өвөг дээдсийн маань сайхан тэр уламжлал болсон зан чанарууд гихцсэн учраас бид нэр одоо тэр сайхан зан чанаруудыг одоо төлөвшүүлж чадахгүй байгаагаас болоод хүүхдүүдээ одоо тийм ээ наад захнуудаа бид нар амьдрал үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр алдаа гардаг юм байна. За мөн одоо хань ижлтэй хайртай халамжтай байх тал дээр алдаа гардаг. За мөн аав ээжтэй инэрэлтэй, за найз нөхдүүдтэй бат журамтай байх энэ одоо тийм ээ харьцааны энэ бүх зүйлүүд дээр алдаа гаргаад байдаг юм болов уу гэж одоо би энэ сурвалжснаас сууснараа ойлгож авсан. За тэгээд түрүүн би хэлсэн Монгол хүний одоо 9 тэр эрдмийг эзэмснээрээ залхуу шинжүүдээс гарч өөрөө одоо тэр өөрчлөгддгөө гэж. За тэгэхээр энд одоо ямар одоо шинжүүдийг өөрчлөөд өөртөө төлөвшүүлээд явж байна вэ гэхлээр Монгол хүний инэрэнгүй чанар гэж. За энэ инэрэнгүй нэмжин сэтгэлийг онлын түвшинд аваад үзэх юм бол инэрэнгүй гэдэг маань одоо амьдралд байгаа сайн мууг, амьдралд байгаа зөв бурууг, амьдралд байгаа зовлон жаргалыг тэнцвүүлээд одоо хайраар, инэрлэр их уучлал өршөөж тийм ээ тэр амьдралыг тэнцвүүлж авч явах хэрэгтэй юм байна гэдгийг одоо онлын түвшинд ойлгож мэдснээр одоо би өөрчлөгдөж энийг одоо өөртөө төлөвшүүлсэн. За өмнө нь бол би ямар байсан бэ гэхээр найз нөхдийн хүрээнд одоо тэр амьдралын зовлон жаргалыг ойлгохгүйгээр ажлынхаа хүрээнд найз нөхдүүдийн дунд шууд шаардлага тавиал. За одоо би яг л өөрийнхөө би тех ёстой, чи тех ёстой, би юм байх ёстой гэл ингээд шаардлага тавиад ердөөсөө тэр амьдралынх нь зовлон жаргалыг нь би ойлгодоггүйгээр одоо ийм байсан. А гэтэл өнөөдрийн энэ сургалтын сууснараа би амьдралын зөв бурууг нь ялгаж тэнцвүүлээд тийм ээ найздаа одоо уучлал өршөөлийг үзүүлээд тэр хүмүүст одоо тийм ээ тусалж ач дэм тус үзүүлэх ёстой юм байна гэдэг энэ сайхан зан чанаруудыг одоо өөртөө шингээгээд өөрчлөлтөд бас явж байгаа. Энэ маань миний амьдралд ч хүртэл одоо тийм ээ мэдэгдэж байгаа мэдэгдэхүйц одоо өөр болсон. За би хань ижилтэй мөн хүртэл одоо юу гэж хэлэх юм тийм ээ яаж одоо уучлж өршөөх үү энэ байдлыг одоо тийм ээ яаж засах уу гэдгийг хүртэл бодож өөрөөсөө асуудаг. Өөрөө өөртөө ярьдаг, өөрөө өөртөө дүн шинжилгээ хийснээрээ хүн чинь зөв шийдвэрийг, зөв хариултыг нь бас бусдаа хэлдэг юм байна. Одоо энэ зүйлийг энэ сургалтнаас одоо ойлгож мэдэж авсан да. Таны хувьд ер нь ямар эрдэмүүдийг нь эзэмшив? Бас ямар өөрчлөлт амьдрал дээр ч гарсан бол? Миний хувьд болохоор энэ Монгол хүн болох гэсэн сайхан эрдэм болохоор ер нь яг би өөрөө ч бас яг энийг илүү энд сонгож ярих гэж бодож байна л да. Бачурамтай чанар, тэгээд шудраг байх. Тэгээ би урд нь болохоор юу гэдгийг
шудраг байна гэхээр зүгээр л шудраг байна гэхээр юу гэдэг нь шудраг үннийг л хилдэг тийм гэж ойлгосон. Гэтэл ерөөсөө муухайгаас сайхныг ялгаж харах, мөн буруугаас зүвийг олж харах, ариун бусаас ариуныг олж харах гэдэг ийм ялгаатай учиртай байсныг мэдсэн. Тэгээд ерөөсөө л Монгол хүн болох 9 эрдмийг өөртөө эрдэм болгож шингээснээрээ энэ авгаан чанаруудыг бас бүрэн утгаар нь гээх боломжтой болж байгаа. Тийм учраас энэ 9 эрдэм гэдэг бол ерөөсөө л та Монгол хүн болох юунд бэлтгэж байна л гэж ойлгож байна. Тэгээд одоо энийг бол өөртөө шингээгээд бас ингээд гүйтгэл олгоод бас явж байгаа. Дараагийн асуултыг би хатагта оюун мат тавья гэж бодож байна. За Монгол суу ухаан гэдэг юм уу? Одоо Монгол хаттын одоо эрдэм ухаан гэдэг бол монголчууд бидний эртээр үеэс одоо дээдэлж ирсэн сайхан эрдэм байгаа. Тэгэхээр ер нь бол цаг хугацаач гэдэг юм уу хүн өөрөө амьдрал дээр өөрийгөө төлөвшүүлээд за өөрөө ихнэр хүн байна гэдэг, гэргийн хүн байна гэдэг, за Монгол эмэгтэй хүн байна гэдэг энэ зан чанарыг өөрөө өөртөө төлөвшүүлээд нийгмийн угаасаа тэгээ цаанаас нь залаа явчихдаг байсан болов гэж би зүгээр боддتي. За суут хаттуудын ухааныг одоо бид нар бас ярьдаг шүү дээ. За энэ цагт бас монголчууд маань өөрчлөгдөж байгаа нийгмээ дагаад ч гэдэг юм уу Монгол эмэгтэй хүн ямар байх вэ гэдэг нөгөө уламжлалт нүүдэлж байгаа зан ах вэ ч гэдэг юм уу энэ бүхнээсээ бас жоохон өөр төлөвшөж магадгүй байх л та. Тэгэхээр яг энэ сургалтыг одоо яг Монгол эмэгтэй ийм байна гэсэн одоо юу гэдэг одоо ийм судалгаа байд юм уу би асаа ойлгохгүй учраас асууж байна л да сонирхож байгаа учраас ийм судалгаа байд юм уу яг ийм эмэгтэй байхын тулд ингэнэ гэсэн тийм одоо сургалтын хөтөлбөр ч гэдэг юм тэрийг ер нь хаанаас яаж гаргаж авд юм бэ? За ер нь хатуу ухааны концепц гэж гарсан байгаа. Тэр хатуу ухааны концепц нь хаанаас гарсан бэ гэвэл та бүхэн мэдж байгаа одоо олон эрдэмтэд яригдж байгаа шүү дээ. 13 дугаар зуунд байсан Алтан дээд гэрээ гэж судар байсан. Тэр Алтан дээд гэрээгээр болвол монголчууд 13 дугаар зуунд онлын төвшөнд улс гэрээ байгуулж явж ирсэн. Улсынхаа амьдралыг туршилтгаж явж ирсэн. Ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ Алтан дээд гэрээс улбаатайгаар энэ одоо хатуу ухааны концепц гарч ирсэн. Тэгээд Чингис хааны сургаал байдаг шүү дээ. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэ? Тэгэхээр монгол хүн бие засаад ямар эрдэм ухаанд суралцах ёстой. Тийм ээ? Гэр бүлээ засаад ямар эрдэм ухаанд суралцах ёстой. Тэгээд улс гэрийн төвшөнд улс гэрийг засахын тулд улс гэрийн амьдралыг засахын тулд ямар эрдэм ухаанд суралцах ёстой гэдэг бүхэл бүтэн хатуу ухааны том концепц гарцсан байж байна. Тэгэхээр эн чинь бидэд гэргийн ухааны би анх энэ ярьсан хэлтэд хэлжсэн тийм ээ хоёр төвшин гээд гэргийн ухаан дотроо энэ 3 шатаар явж байгаа бол дараа нь хатуу ухааных нь тэр энэ гэргийн ухааны сургалтын бүтэн жилийн хугацаанд явагдаж байгаа хатуу ухааны 3 жил явагдана. Тий. Арай өөр өндөр төвшөнд улс гэрийн төвшөнд заагаад явагдана гэсэн үг. Тэгэхээр өөрийн чи асуугаад ойлгохгүй байгаа зүйл юуг асуугаад байна вэ гэхээр Монгол хүн жишээл хятад хүнээс ялгаатай юу? Чи юу ч боддог? Ялгаатай. Монгол хүн Европ хүнээс ялгаатай юу? Мэдээж гадна төрхөөр ялгаатай шин чанараараа хэлбэрээр ялгаатай бид нар бүгдөө хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бүгдөө дотоод ухаанаар ялгаатай. Өөр идэг, огт өөр идэг. Хятад хүний дотоод ухаан өөр идэг. Европ хүний дотоод ухаан өөр идэг. Энийг л бид нар яриад байгаа гэсэн. Монгол хүн болох эрдэм ухаан гэж тэлэг хэлээд байгаа. Бид нар хичнээн хүссэн ч хичнээн англиар яриад хичнээн одоо харийг шүтээд байгаа ч гэсэн те мах цусны бичээс гэдэг бол монгол хүн байдаг л байгаа байхгүй. Тэгээ энэ эрдэмүүч нь одоо алдагдаад байна гэдгийг бид нар яриад байгаа. Жишээлбэл илбэрэл гэдэг үгийг аваад үзье. Би сайн нэг сард Европоор явж байгаа л ирсэн. Германд байж байгаа л ирсэн. Германд суралцдаг ямар олон монголчууд бүгд мэдж байгаа шүү дээ. Монголчууд одоо чөлөөтэй дэлхийгээр аялдаг болчиход байна шүү. Тэгээд жишээлбэл германчуудыг хараад маш тийм хүүтэн дэндүү нийгмийн хуулийг барьсан. Олон жилээр зөвхөн нийгмийн хуультай баримтад ийш өдөлж болохгүй тийш өдөлж болохгүй гэдэг. Тэгээ юу нэгсэн байдаг хөр энэ хүнлэг сэтгэл нь энэ дотоод жишээлбэл илбэрэл гэж энэ монгол хүний эрдэм байж байна. Тэгээ илбэрэл гэдэг чинь юу юм бэхээр асаргаа арчилгаа гэдэг байж байгаа. Зүгээр илбэрэл гэхээр бид нэг хүнийг нэг хайлаад ах хэрэгтэй болоо гэж боддог шүү дээ. Гэвч илбэрэл гэдэг чинь хүнд анхаарал тавих хэрэгтэй юм бэ. Хүнд нэг жишээлбэл бид нар миний амьдрал дээр ч гэсэн гарч ирсэн тохиолдол байдаг шүү дээ. Их завгүй их ажил хийдэг. Тэгэл ингээл магадгүй нэг аав ээж уцдаг ч юм уу. За би завгүй байна дараа ярих гэдэг юм хойшлуулдаг. Одоо бидний амьдрал бодит байж л байгаа. Тэгвэл танд юу тохиолдог яав гэд орой очиод нэг ээж автаа бүгдээрээ сайхан яриа суучдаг, үгийг сонсчдаг. Ийм анхаарлыг бид нар өвгдөөсдөө тавьж чадхаа яйц. За арчилгааг бол бүр хийхээ байцсан. Бид нэр 5-10 цаас яг өгчдөг боловч очиод сайхан сэтгэлийн дэм өгөөд очиод сайхан ээжийг хөл гарыг барьж өгөөд тослоо тийм эмгтээчүүд байна өнөөдөр. Одоо энэ зан чанар чинь алдагдаад байна. Монгол хүн гэдэг чинь энэ эрдэм ухаанаар харийн хүмүүсээс ялгаатай байсан юм аа. Тэрийг бид нар одоо төлөвшүүлэх гэдэг нь алдагдчихад байсан юм бол бид нар одоо эргэж авах гэдэг өөртөө одоо төлөвшүүлэх гэдэг гэдгийг л одоо яриад байгаа учраас ийм. Яг ийм төрлийн сургалтууд ер нь хэр бийд юм бэ? За бусад сургалтууд ер нь хувь хүний сургалтууд маш их байдаг. Би гадаад дотоод ч гэсэн хувь хүний сургалтууд очиж сууж ирсэн. Гэхдээ Монгол хүн болох ийм сургалтыг бол
одоо өнөөдрийн түвшинд бол манай хатуу ухаан танхимаас зохион байгуулж байгаа гэж би боддог. Тэгэхээр яг Монгол хүн эрдэм ухаан боловсрох тийм ээ. Хувь хүний хөгжил ч юм уу эсвэл одоо бясалгын ч гэдэг юм гадуур янз бүрийн сургалтууд зөндөл явагдаад шүү дээ хүнийг бие засах энэ талаас нь. Харин жинхэнэ одоо мах цусаараа бид нэр ийм эрдэм ухаанд боловсрож ийж одоо хойч үеэ жинхэнэ Монгол ухаанаар бэлтгэх ёстой маа гэдэг ийм онцлогоор бол манай энэ сургалт явагдаж байгаа л да. Бусад одоо хэрвээ сургалтуудаа харьцуулах юм бол тэгээ би одоо бусдыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн манайх бол цэвэр одоо энэ чиглэлээрээ барай явж байгаа. Миний хувьд бол би өөрөө 16 жил одоо харийн хэл сурж хайрд бас боловсрол эзэмшсэн хүн болохоор тодорхой хэмжээ би харийг шүтдэг тийм л хүн байсан. Тэгээ яа харахгүй эн чинь мах цусны бичээс байдаг ч болоо тэр юм энэ бүх зүйл чинь дотроос сэргэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ үнэхээр бид нар би зүг болж иж би Монгол болж иж үр хөвгөдөд цэвэр монголоор байлах юм байна. Тэгээ альва үндэстэн жишээлбэл би дан оршин тогтныг 5 зүйл идэг. Тэр маань юу хөр хэл, сэтгүү, бичих, соёл тийм ээ. Тэгээд юу ээж идэг цус гэдэг. Тэр жишээлбэл цус гэдэг чинь Монгол үндэстэн байх уу гэдэг энэ цэвэр цусны монголчууд байна уугүй гэдэг асуудал. Өнөөдөр би Европоос яваад онгоцонд явж байгаа чинь ямар олон харийнхандаа гэрэлсэн хүмүүс байж байна. Гэхдээ Монгол нийт тийм болчихлоо байгаа шүү дээ. Солонгост бүр хятадуудаа гэрэлдэг болчихсон шүү дээ. Бидний одоо социализмд бидний байхад бол одоо үгээрээ нэг айхтар ингээд номдоо судууч гэсэн үгүй цаанаасаа цуснаас мэдрэгдэг байсан шүү дээ. Одоо л ерөөсө мөнгө л байвал хин мөнгөтэй л хинтээ хамаагүй. Ийм зүйл энэ чинь цусны бохирдол яваад байна гэсэн. Монгол цэвэр цус байхгүй болоод байгаа нэг аюул шүү дээ. Дараа нь хэл хардаа бид нар хуучин монголоор бичгээ байцсан. Орсын зохиосон энэ кириллээр бичээд ингэ явж байна. Энэ дархлаа байхгүй болсон явж шүү дээ бид нар тийм ээ. Энэ бичгийн үед бол хэлийн үед гэсэн одоо замбрааг одоо гарах юм бүх юм энэ чинь англиар энэ чинь орсоор бүх холдсон. Одоо чи өвөр монголчууд очиод уулзаад өвөр монголчууд хэлдэг аахгүй. Танах маш их орс үгээр яриад байгаа одоо ойлгохдохооргүй болж байна. Өвөр монголчууд хятадын хэлгүүд орж ижил монголчуудад одоо орсны маш их хэлгүүд ороод ирсэн. Дээрээс нь одоо англи, америк гэдэг одоо германч гэдэг юм маш олон юм хэлгүүд холдоод ирж шүү дээ. Энэ чинь дархлаа байхгүй болж байна гэсэн. За тэгэл тэр дараа сэтгүүн дархлаа бидний яриад байгаа зүйл энэ яг тарих оюуны дархлаа байхгүй болсон, сэтгэрүүн дархлаа болсон. Өөрийнхөө юм муухай гэж үздэг, харийн юм сайхан гэж үздэг чинь бид нар өөрсдөө өөрийгөө биеэ гэдэг байхгүй. Бие гэдэг хүнийг гээгээд байна гэсэн. Бусдыг дуурайд, бусдыг даган шүтдэг ийм зүйл бол та өөрийнхөө мах цусныхаа бичээсийг үгүйсгэж байна гэсэн. Тэгээ энийг л ойлгосон тулд энд бид нар боловсрох хэрэгтэй юм байна. Би зүг болох нь өөр хөвгт мэн зүг болох юм байна гэдэг үднэс би ч гэсэн сургалтын суугаа явж байгаа. Энэ хоёртой хамт бас суугаал явж байгаа. Сургалтын үр дүнг яаж дүгнэх бол одоо жишээлбэл Монгол дархлаа гэдээ ярьж байна те. Монгол дархлаагаа хадгалж хамгаалж чадсанаар энэ сургалтын үр дүнгээ гаргаж чадна гэж ойлгож болох уу? Мэдээж гол зорилго ерөөсөө тэр Монгол ухааныг зааж ийн, Монгол эрдэм ухааныг зааж ийн гэдэг л ерөөсөө л Монгол дархлааг бий болохын тулд тарих оюуны дархлаа төрөний хэлдэг тийм ээ. Тарих оюуны дархлааг бий болохын төлөө л одоо бид нар явж байгаа. Жишээл та нар мэдэн шүү дээ. Одоо баруун жишээл хүүхэд 18 нас хүнхээр бие дагаа гаргацдаг. Эцэг эхний хөгшин болоод ирэхээр хаашаа асрамжийн газар авчиж тайждаг. Бид нар аав ээжийг асрамжийн газар авчиж хайх уу? Монгол хүний тэр дотоод мөн чанар байж гин. Хизээч аав ээжийг асрамжийн газар бид нар хайж чадахгүй шүү дээ. Үнэхээр дийлэхгүй. Хажуудаа байж толгойн төрчж байгаа өнгөрөөдөг тийм зан чанар байж. Тэгэхээр ийм чанарууд бол бид нар ингээд сургалтаараа өгөө явж байгаа. За сургалтын үр дүн яаж орох вэ? Шалгалт авдаг юм. Нэг онцлог. Яа шалгалт авдаг вэхээр жишээл авгаа 12 шинжийг үтсчлээ шүү дээ. Тэр муу муухай шинжүүдийг үтсчлээ. За ингээ үзээд тэрнийхээ дараа шалгалт авна. Шалгалтыг 5 төрлөөр авдаг юм. Тэгэхээр эсээ бичиж ирнэ. Эсээ бичсэн эсээгээр илтгэл тавина. За тэгээд дараа нь шүүмжийн дэвтэр бичиж ирнэ. Сургалтын дэвтрийг авсан тэг гэрээсээ баталгаа гаргадаг. Өөрөөр хэлбэл арга гэрээс нь за жишээлбэл одоо хэр судмаа хэр засарж байна, эрдэнэ чим хэр засарж байна гэд найз нөхдөд ч юм уу, нөхрөө ч юм уу, өөр хүүхдүүд нь ирж баталдаг байхгүй сургалтын дээр. Тэгээд ийм маш олон өөрчлөлтүүд гардаг. Яг энэ сургалтын шалгалтыг авч их өвөрмөц шалгалт. Одоо магадгүй бидний манай сургалтын бас нэг онцлог тал болвол ийм одоо шалгалтын үр дүнгийн тооцдог тул энэгээр бас нэг онцлогтой. Тэгэхээр яа харахгүй хүүхд нэрээд ээжигээ өөрчлөж байгаа нотолж байна. Нөхөр нэрээд эхнэрийнхээ өөрчлөж байгааг нотолж байна. Ийм урд нь бидний харьцаанд ийм зүйлээс юм эндэн дээр бид ингэ засж байна гэдэг. Тэгээ энэ сургалт чинь бол ганцхан онлайн төвшөнд явдаг байхгүй юу? Нэг цаг одоо онлайн үзэж чинь бид нэр. За жишээлбэл тэр Монгол элбэрэл гэдэг эрдэм чи ямар эрдэм байсан бэ гэдэг нэг бүрсэн задрааг нь үтчихнэ. Тэгээд нэг цагийн дотор хоорондоо ярилцдаг байхгүй юу? Бүтэн цаг семинар явуулдаг. Семинар явахдаа за миний амьдрал дээр ямар жишээ гарсан, би тэрээр яаж тэрийг засч ийсэн, юу гэж хэлж ийсэн, эсвэл би засахгүйгээр орхичж ийсэн үү гэдэг юм уу те. Тэгээ бусдаасаа туршлага хуваалцаад ингэ явдгаар бас их онцлог байж байгаа. Тийм учраас одоо манай энэ бүсгүүчүүд энэ шалгалтын тухайч юм өөрсдийнхөө энэ тэр мэдрэмжийн тухай бас хуваалцнах гэж бодож байна. За тэгээ хуваалцъя. Таны хувьд. За миний хувьд бол түрүү оюума гишүүний маань ярьсан.
шалгалтыг 5 төвшөнд авдаг гэж. За мэдээж дэвтэр хөдөлсөн байдал тийм ээ хичээлээ одоо бүрэн бичиж гэнэ үгүй юу гэд энэ байдал. За тэгээ эсэ. За мөн одоо шүүмжийн дэвтэр гэдэг. Тэн дээр яадаг вэ гэхээр одоо бид нар тэр шүүмжийн дэвтэр дээр яг тэр сургалтын дээр юу гэж яригдчих юм. Яг тэр үед хүний тархинд орж ирдэг. За тэгэл бодлоо тэр шүүмжийн дэвтэр дээр бичээд авчихдаг. За би ер нь иймэрхүү алдаа гаргаж ирсэн юм биш үү амьдралтаа гэ. Амьдралын тухайл явагдаж байгаа болохоор энэ алдаан дээр нь яг тэн дээр одоо шүүмжийн дэвтэр дээр биччихдэг. А шүүмжээ яаж одоо хэрхэн те засаж өөрийгөө засаж өөрчлөгдсөн тухайга мөн одоо тэр шалгалтын дээр одоо ингээд шүүмж дээрээ бас хажууд нь одоо шүүмжийн дэвтэр дээр бичдэг. За мөн шүүмжийн дэвтэр. Тэгээд одоо тэр түрүү ярьсан шүү дээ оюун мэгч маа тийм ээ. Гэр бүлээсээ баталгаа авчир гэж. За энэ юун дээр болохоор гэр бүлээсээ баталгаа авчир гэхэд одоо яг тухайн үед одоо гэр бүлийн хүмүүс маань ажилдаа байсан учраас миний одоо хамт ажилдаг хүн маань одоо бас сургалтанд сууж байсан учраас тэнд бас одоо намайг одоо баталсан байгаа. За тэгээд одоо жишээлбэл ингээд зүгээр л дэвтрээ хөтлж байгаа байдлаас эхлээл хүн өөрөө өөрийгөө өөрчлөөд яг тэр юу яг тэр 5 шалгалтыг яаж яг өгч ийн гэдгээс шалтгаалаад өөрчлөлтөө явж идэг хүн өөрөө хувь хүн. За миний хувьд бол одоо шалгалт эссе гэдэг одоо намайг сургууль төгсөж байхад бол эссе гэдэг зүйл байгаагүй байсан учраас эссен дээр одоо тэр үед одоо 10 оноогоор дутуу ингээд шалгалтыг бол 75% өгж исэн. За тэгээд шалгалтын дээр бол өмнө нь бол би сургуульд байхдаа шалгалт гэж их айдаг байсан л да. Шалгалт гэнхүүд л бид нэр хүүхэд өөрөө сэтгэл төгшөөл энэ дээр чинь нэг юм зүрх ингээл огшоод айгүй хэцүү байдаг байсан. Тэгээ шалгалтаа өгөхөр нэг сайхан тайван болдог байсан. За яг тийм одоо мэдрэмж бас надад төрж байсан боловч надад нэг талаараа их шалгалт их зүгээр юм шиг санагдсан. Яагаад гэвэл шалгалт өгч яхад яг тэр одоо олж мэдэж авсан зүйлдээ улам баталгаажуулаад улам тархинда гүн шингээж авч байсан надад шалгалт өгөх их гоё санагдсан. Тэгээ цаашдаа шалгалт өгмөр юм шиг санагдсан. Яагаад гэвэл шалгалт гэнхүүл хүн чинь тий шалгалт гэнхүүл хүн чинь нөгөө тэр ажил гэж яваал баг хамаг юм мартчихдаг. Тэгээ шалгалт гэнхүүл дэвтрээ намаас өгөхөөр ингээд бичсэн зүйлээ хараад уншаал. Тэгээ шалгалтандаа бэлдэнэ. Хэдэн яадаг вэ гэхээр дахин нөгөө одоо нэг удаа яриад докторын ярьжсэн зүйл тархинд орж ирсэн. Ахаад нөгөө бичиж авсан зүйлээ уншихад дахиад тархинд ингээд өдөөлт өгсөөр хагаад нөгөө шалгалт гэнхүүд чинь нөгөө зүйлүүд одоо миний сурж исэн бүх зүйлүүд тархинд маань гүн шингэдэг байх чишээтэй ингээд ер нь их шалгалт өгвөл их зүгээр юм шиг санагдсан. За таны болохоор шалгалт маш өргөн санагдсан л да. За яа тэгэхээр бид нэр шалгалт өгсөн өглөө 8 цагаас шөнийн 3-4 цаг шалгалт авч ийсэн. Тэгээ ямар ч тэр завсрал бол нэг л завсралгаа байсан. Тэгэл тэнд ерөөсөө дандаа л ерөөсөө үннийг л хүмүүс яг үннээ л хэлдэг. Ерөөсөө тэр энэ дээр гараад би засарсан би энэ дээрээ засарч чадаа гэдэг бол ар гэрийн хүмүүс яг батлна гэдэг бол ерөөсөө аягүй тийм шудраг. Ерөөсөө бүх хүмүүс сууж ийн. Ерөөсөө худлаа ямар шаардлага байхгүй. Ерөөсөө тэр энэ дээр гараад би энэ дээр засарсан юм байна, засраагүй гэдгийг өөрөө хэлээд ар гэрээс ирсэн найз нөхөд одоо аав ээж нь яг тэрийг батлаад явдаг нэг сонирхолтой санагцсан. Тэгээ ерөөсөө л нэг шалгалт авч байгаа байдал тийм юу гэдгийг залхмаар биш, ядраагүй юу гэдгийг тэр өдөржингөө тэр хүмүүсийн одоо тэр гоё зүйлүүдийг үр дүнгуудыг хараад их сэтгэл хангарсан. Нэг л би өөрийнхөө шалгалтыг болохоор шөнийн 1:30 төгсөн. Тэгэл гэртээ харахад 2 цаг болж исэн. Тэрэнд ерөөсөө тийм төвхтэй биш. Их гоё. Яагаад гэвэл би тэр сургалтнаас өөрийгөө засах тэр ухааныг өөрөө төлөвшүүлж авч байгаа гэдэг алдаа оногоо засаж байгаа болох надад их урамтай, их сайхан байсан. Тийм учраас шалгалт өгөх гоё. Тэгэхээр ерөөхдөө хатуу ухааны талаар нэмэгтэйчүүдэд чиглэсэн сургалтын юм өдрийг хвчлэн ярьлаа. Тэгэхээр эрчүүдэд чиглэсэн тийм сургалт ер нь байдаггүй. За тийм сургалт байдаг. Тэгээ энэ сургалтын тухай тавчаа ярихаас өмнө би энэ телевиз үзэж байгаа үзэгчтэй бас нэг зүйлийг хэлье. Тэгэхээр өнөөдөр 3 сарын 9 манай хатуу ухааны танхимаас уламжлал болгон жил болгон соёлын төвөргөнд үн төлбөргүй лекц явуулдаг юм аа. Одоо бидний яриад байгаа энэ сургалтанд яваад гарсан сайхан үр дүнгээр амьдрал бөвөө гэд нэвтрүүлэг хийсэн бол өнөөдөр эмэгтэйчүүд амьдрал бөвөө лекцээр юм оюуны бэлэг барьж байгаа маа. Та бүхэн өнөөдөр 14 цагаас соёлын төвөргөнд нээлттэй үн төлбөрөөр явагдаж байгаа. Хэрвээ та энэ нэвтрүүлгийг үзээ сууж ивэл одоо чөлөөтэй очиод бас манай лекцэнд оролцож болно. За манай лекцийг Авиат Монголын нэртэй авиат дууч маань хөтлөж байгаа. Манай хатуу ухааны танхимын гишүүн Ариун 8 нь бид нар хамтдаа энийг хөтлөөд бас урлагийн хөөрхөн сайхан амьдрал бүүвэ гэдэг гайхамшигтай гоё юм дуу бүүвэ гэдэг дуу гарсан байж байгаа. Тэр энэ дууг бас толиулна. Тийм ч бас их сонирхолтой сайхан лекц болох юм аа гэдэг энэ ташинд хэлмээр байна. За түрүүн хэллээ манай эртний хөтлөгч асуулаа эрчүүдийн тухай тий. Мэдээж өрх гэр болвол ганцхан юм хүнээс бүтдэггүй. Өрх гэр бол эр юм хоёулаа хосолж хийж өрх гэрийг авч явдаг. Эмэгтэйчүүд бид нар өнөөдөр нийгэмд гарч ирээд хатуу ухааны танхимын эмэгтэйчүүд бид нар нээлттэй дуурж байна. Бидний алдаа юм байна. Бид нар өөрсдөө засмаар байна. Засахын төлөө ингээ боловсроо явж гэнэ гэдэг нээлттэй дуурж байна. Эрчүүд ч гэсэн энэ дээр өөрсдөө дуурах цаг нь болцсон. Тийм ч учраас хаан ухааны танхимыг байгуулагдсан.
Тэр ирчүүдийн гаргадаг муу муухай шинжүүд байж байна. Тэр бор дарсанд автах, болчмгүй үгэнд автах тийм ээ. Буруу зэрэг тэрслэгч гэдэг юм уу. Өнөөдөр Монголын нийгэмд жишээлбэл одоо зөвхөн амьдралын түвшнээс аваад үсэд ингээд улс төрийн түвшинд бол дандаа л ирчүүд авч явж шүү дээ. Эцсийн эрт яснаа илжэн гэж болно. Ирчүүд маань буруу байвал бас л амьдрал засагдахгүй. Тийм учраас муу эр хүн, сайр хүн, эрхэм сайвар хүн гэсэн 3 иш шаттай юм ирчүүдийн сургалт хамт одоо бидэрт бол суг явагдсан. Тэгээ ирчүүд маань энэ сургалтанд суудаг. Жишээ манай гэр бүлээс миний хүү одоо 15 настай ээжтэйгээс миний охин чинь сургалтанд суудаг. Би гэр бүлээр ингээд суугаад миний хүү ингээд багаасаа энэ өвд эцэг эрдэм ухаанд бас сураал босроо явж байгаа. Тийм учраас ирчүүд маань бас засагдах цаг болцоо. Энэ дээр бид нэр хамтдаа суралцаад явах тийм боломж байгаа. Нэрэ дуучин хариуна маань танаа бас хатуу ухаан төвийн бас жинхэнэ гишүүн үү? Жинхэнэ гишүүн. Ер нь нэлээд олон гишүүнтэй байх уу те? Ер нь сая нийт 200-аад хүн байна. Манайх одоо 3 танхим байдаг. Хаан танхим, Адан танхим, Хаан танхим гэдэг энэ 200-аад хүн байж байгаа. Тэгээд араас маш олон залуу хүмүүс гарч ирж байна л да. Тэгээд та бүхэн төлөөлөлд нь харлаа цаана маш олон хүмүүс байж байгаа. Тэгэхээр бид нэр одоо ингээд чиглүүлээд ингээд явах дараагийнхаа хүмүүстэйгээ зайгаа тавьж өгөөд явах ийм боломж нэгдэж байгаа. Тэгээ олон эмэгтэйчүүд маань энд бас сурж болсоод өөрийгөө засаад явах ийм боломж байж байгаа. Тэгээ цааш ч гэсэн олон гишүүчлэрээ нэмэгдээд явна гэж Монголын ер нь бүх айл өөрийнхөө эмэгтэйчүүд бол энэ эрдэм ухаанд боловсрох ёстой. Ганцхан хатуган танхимын гишүүд гэж ойлгож болохгүй. Юусэн эмэгтэйчүүд бид нэр бүгдөө боловсрож ид, ирчүүд бүгдөө эрхэм сайр хүн болж ид, эмэгтэйчүүд бид нэр бүгдөө гэрийн сайр эмэгтэй болж ид тийм ээ. Ингээд амьдралыг одоо төвшөрөх юм боломж байна гэдгийг хэлмээр. За баярлалаа. Бидний ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. За Монгол хүний хатуу ухаан ч гэдэг юм Монгол эмэгтэй сайхан шинжүүдийг агуулгах талаар бас олон цаг ярил биднэрт мэдээж маш олон том сэдв шүү дээ тий. Нэвтрүүлэг маань энэ түрүү өндөрлөж байгаа учраас яриагаа бас энэ түрүү өндөрлөё. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мартин намын өнгөрөөд удаагүй шүү дээ. Гэхдээ Монгол эмэгтэй гэдэг талаар Монгол эмэгтэйг хэрхэн сайхан төлөвшүүлэх талаар ийм сайхан сурвалж зохион байгуулж байгаа танаа Манукол Академийн хамт олонд бас талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээ бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаад манай UBS телевизээс эрхлэн гаргадаг ТV зон сэтгүүлийнхаа цоошин дугаар өнөө өглөө хэвлэгдэж гарсан дугаараас та бүхэндээ сарнаацгийн хамт бэлгэлж байна. За баярлалаа. За оюумагчтай бас бэлгийг баярлаарай. За баярлалаа. Танай телевизийн хамт олонд бас амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ кофе цай нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөө. Тун удахгүй хэдхэн минутын дараа бас нэгэн шинэ дугаараараа эргүүлзье. Түр баяртай үзэгчдээ.